Сайн байцгаана үзэгчдээ. Weekly базагийн шинэхэн дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн боллоо. За бүгд өнөөдрийн өдрөг. Өдрийн Шинэ одын бид гэж бодож байна. Энэ 12 сар чи гарчаад ер нь шинэ жилийн уур амьсгал орцсон байна ороог нь. Ер нь гадуураад орсон байсан. За би нэгэ харахад бол ер нь ороог харагдчихдаг шин. Гэтэ сайн нөгөө бүрчон мон болоод шинэ жилүүд болоод холбоодууд бас шинэ жилийн хийгээд байна тий. Тэгэхээр ингээд шинэ жилийн уур амьсгалууд ороод байгаа байхгүй тий. Манайгаж нөгөө 5 дахь өдөргүй болцсон нөгөө Улаанбаатар кафе дээр ажиллаад шинэ жилийн уур амьсгал байна уу танарт? Хөөе тэгтээ хүүхэд байхад шинэ жилийн уур амьсгал илүү гоё юм тий. Тэг яагаад ч хүлээдэг өстэй. Тэр мэдрэмж ингээ ер нь хүн болгоноос алга болт юм шүү те. Тэр тогтолдог мэдрэмж. Тэгээ Санта байхгүй гэдэг шиг. Энэ хүүхдүүд ч бас өрөвдөлттэй байна. Нөгөө ковидын хүүхдүүд биш үү? Одоо нөгөө нэгдүгээр ангид ковид гарчсан. Одоо 6 дугаар анги 5 дугаар анги хүүхдүүд сургуульд орсон цагаас шинэ жил хийгээгүй. Шинэ жил тэмдэглэж дандаа үзээгүй. нэг өвчнөөс болоо тий. Янз бүрийн. Өвчин ковид хязгаарлалт онлайн захим хичээл ханиад гэдэг. Одоо энэ жил дахиад шинэ жил хийхгүй гинэ. За нийгмийн базаагаа дуусаа спортын базар байгаа. Волейболын үндэсний дээд лигийн бүх одын тоглолт өнгөрсөн 5 дахь хагас өдрүүдэд болж өрнөсөө. Тэгээд эрэгтэй эмэгтэй тоглолтууд болон celebrity game болсон. Ер нь бол бүрэлдэхүүнийг харсан ч гэсэн celebrity эдрийг харсан ч гэсэн маш сонирхолтой хөөрхөн бас тоглолтууд болоод байлээ шүү. Энэ жил онцлог өмнөх дугаар дээр хэлсэн дээ. 30 жилийн хүрээнд тохиолж байгаа. За энэ яг үндсэн All-Star-аас өмнө нэг волейболын спортод одоо бүх насаа зорцуулсан те хуучны ахмад үеүдээ бас цуглуулж бас одоо хуучны ахмадуудын од гэх юм уу те тоолцох юм тэр надад их гоё таалагдсан. Хуучны одоо хүндтэй олон улсын хэмжээний маструуд те мастер англихэн гэж явдаг те маструуд цуглаад ингээд тоолсон. Тэр юунууд одоо ахмадуудаа ингэж хүндгэж урж байгаа юмуд надад их таалагдсан. Тэгээ энэний дараагаар сая амралтын үрдүст яг үндсэн All-Star нь боллоо. Нэг мэдхэд All-Star болчлаа шүү тий. Сая эхэллээ л гэжсэн волейбол эхэллээ гэж ярьжсэн чи одоо гэсэн чи All-Star нарсан. Тэгэхээр одоо All-Star болж байгаа гэдэг чинь лиг дуусах шиг хандж байгаа сте. Тэгэхдээ энэ зүгээр дээрээс хойш нодны урьдчилангаас хойш бодоод исэн юм. Волейболын спорт ч Монгол улсад ч үзэлтээр хэддүгээрч явж байгаа үлээ бас том шүү дээ. Хичээлэгсдийн тоон хийдэг л дээ. Одоо эрэгтэй эмэгтэй 8 багтай бас том болоод байна шүү дээ. Сагсан бөмбөгч эрэгтэй 10 эмэгтэй 6. Волейбол бол 8. Тэгтээ энэ арай шахуу юу? Хойрно. Тэгээ 11 сарын 3-нд эхэлчээд 12 сарын 12-нд All-Star явж байгаа шишээ нэ. Тэгснээ одоо 12 сард үлрэлийн тоглолтууд нь дуусаад шууд 1 сард плей-оффтод 2 сарын 3-нд дуусна гэхээр арай л бүхэл бүтэн том лиг тий. Амар олон тоглолттой шүү дээ. Одоо 21 тоглож байна. 3 тойрог гэхээр эрэгтэй эмэгтэй бөгөөд 21. Сагс бол 27 тий. Тэгэхээр нэг хол ялгаа байхгүй байгаа юм тий. Эмэгтэй нь 15, эрэгтэй нь 27 гэхээр чинь нийлээд 42. Волейбол ч 8 гэхээр 7 21 42 адилхан тоглолтын тоон адилхан байгаа даа шүү дээ. Тэгсэн хэрнээ сагсан бөмбөгч бол 4-5 сар хүртэл үргэлжлэл явдаг. Арай л жоохон шахуу санагдаад. Тий хойроо шахав. Гэтэ бас олон улсын зарим лигүүдийг хараад байгаа бас айгүй шахуу явд юм билээ шүү дээ. Одоо би тэр юу Батцуурын нөгөө интигийн лигийн тоглолтуудыг л бодоод байна л да. Бас айгүй шахуу хуваарт айгүй урд нэг мэдсэн чинь плей-офф нь эхэлсэн. Очиж тоглолоо л гэж удаагүй байжсэн чинь удахгүй плей-оффтоо тоглолт чинь шилдэг тоглогч боллоо мэлээ гэсэн. 15 оноор тоглолоо. Энэтхийн яг үндэсний спорт чи крикет гэдэг өөр спорт байгаа. За волейболыг хэр их хүсэн сонирхтыг мэдэхгүй байна зүгээр. Энэтхэгт волейбол сагсан бөмбөг үнэхээр хөгжсөн спорт нь яг мөн нөхөр бас биш л үстэй. Азийн төвшөнд ч юм уу анхаарч. За бүх одын тоглолт руу орё идэхүү. За нэг хоёр гоё юмнууд ингээд ажиглагдлаа. Нодны сагсан бөмбөг дээр жүжигчин Баярат. биш нэг шүүгч хийсэн тий. Жижигэх хоёр. Тий. Дуучин Зори хоёр шүүгч хийгээд теста балал тавьбай тий. Энэ жил шүүгчээр Натур багсын бааж Бацуур хоёр шүүгчээр ажилласан тий. 1 2 дугаар шүүгч. Ямар ч олон карт март. 10 карттай гэсэн. 10 өнгийн карттай гэх. Би бодчихсон нөгөө нэг буцаата карт ирж л дээ. Реверс карт бариад байж. Тэр үйл явдал их гоё харагдлаа. Celebrity game онцлог харагдлаа тий. Тэгээд дахиад өөр юу гэвэл за Эрдэнэ цогч волейболч юм шүү тий. Тийм шүү дээ. Эрдэнэ цогч аах суур нь волейбол. Хинтигээс волейболын шиг явагт хинтигийнхэн багт тоглодог байсан. Тэгээ хот руу орж ирээд сагс тоглож сагс руу орсон гэж ирнэ ярьдэн шүү дээ. Лиг рүү. Ер нь бол волейбол ч байхсан. Хасуу мегастарын хасуу тоолдог байлоо да. Тэг санагдаад байна. Бүр үү. Тийм. Гэтэ яг гоо дээд лигийн багт нь лөө эсвэл зүгээр юу клубт лав байсан. За тэгвэл ялчгүй волейболч юм биш үү. Үнэхээр бас тоглолтын дээр бол онцлог байлаа. Бүх товтлогоо юм дээр
9 цагт явж илээ. Яа бас талбай мэдрэмж үнэхээр сайн байл шүү. Яалчгүй нөгөө нэг саксын мөнгөний байрлалаа өөрөө одоо бас ингээ холбоод байгаа те. Юу талбайг айгуу сайн мэдэрдэг ш. Саксны талбай дээр. Яг тэрнтэйг адилхан волейболын талбай дээр тэр довтлогоо энэ тэр хууралт хийж байгаа, довтлогоо хийж байгаа энэ тэр бол бас яг талбай мэдрэмж үнэхээр сайн байна гэж Тэр харсан. өсрөлийн техник механик бас их гоё байгаас. Тий, Араас 3 энэ тэр довтлж байгаа. Тэгээ гадуур тийм яриа гарсан юм билээ. Базар гүр сакс руу орсон юм чинь цогтой ягаад буцаа волейбол руу орж байгаа гэж. Өнгөрсөн жил Баяр Хотчин жүжигчин Баяраа хожигдсон шүү дээ. Тэгээ араа дагуулад ирсэн юм шиг л харагдчихлаа тий. Цогтоотой, орхоотой тий. Тий. Дайчт мөрөндөө гэж хэлсэн Тэгээд шүү дээ. иргэчд хайнаагаа хаглая. Хайнаагаа хаглахдаа нөгөө бааж бичсэн өөрхөн сошиал утсан дээр. Иргэчд celebrity game-ийн нэг талд нь Бүгчүүд нэг талд нь жүжигчд хийж байгаад үзэх үү гэдэг. тэгтээ бүгчүүд бас үнэхээр одоо хангаа аваргын дээр довтлогоо энэ төр бол те. Бүгчүүд бас үнэхээр авьяастай юм аа. Ялангуяа энэ хангаа аварга тэр довтлогоо мотлоо тэр ямар ч гоё тесэрдгийн өнгөрсөн жил бас хараад бас яг тэгж бодож байсан. Эхнэрийнхээ өдөөс тоглоод албаар хожигдсан гэдэг шүү дээ. Эхнэрээ ялж ирнэ болохгүй шүү дээ. Тэгээ аав хүү хоорондоо бас таарсан. Тэр аяга гоё юм байна гэсэн тий. Жижигчин бие мцэгтэй. За, эрэгтэй эмэгтэй зүгээр тоглолтуудын хувьд ер нь сонгогдсон тоглогч нарыг харсан уу? Импорт тоглогч нар сонгосон тоглогч нар дээр хуваалцах зүйл байна уу? Миний зүгээр хамгийн гоё онцолж харсан зүйл бол Цэрэнбаатар Төмиг клубын холбогчийн байр Либорын байрлалаар тоглолтыг Цэрэнбаатар Celebrity Game-ийн дасгалжуулагч, эмэгтэй All-Star-ын дасгалжуулагч, тэгээд эрэгтэй All-Star-ынхаа тоглогчийн байр гарч байна. Ингээд бүх тоглолтууд дээр бүгдэн дээр нь оролцлоо. Тэрийг маш гоё онцлмоор санагдсан. Тэгээ ялчгүй одоос Монголын топ тамирчдын нэг гэж хэлж болно те туршлагатай. За тэгээ одоо бас идэвхтэй тоглож байгаа тоглогч. За мэдээж Бацуур хангал гэдээ ярина. Араас нэрэгдэх хүн бол ялчгүй Цэрэнбаатар. За тэгээ багийн ахлагчийн байр, багийн лидерийн хуваар. За тэгээ дасгалжуулагчийн байр сууриас ингээд оролцож байгаа гэдгээрээ маш онцлог харагдсан надад Цэрэнбаатарын хувьд. Энэ тоглолтын хамгийн онцлог юм нь ерөөсөө чагнал байлаа. 10 сая төгрөг. Ер нь гараал 10 сая төгрөгийн талаар алцаад шиг харагдаад байлаа ерөөсөө. Тэгтээ ер нь өрсөлдөөн нийлэлийн ширүү Харин тий, өмнө нь бол ингээл баг зэргийн маадтэй шоу те одоо юу гэдэг чинь тиймэрхүү марк явдаг эсвэл энэ бол ер нь л яг үдсэн шүү. Тэгээд тийм ч утгаараа 5 бар гарсан. Нэмэлт одоо шийдвэрлэх хэсэг гарсан тий. Өнөөдөр тоглолтод бол эрэгтэй эмэгтэй ялгаагүй хойлоо 5 гарсан. Бүгд өнөөдөр сонирхолтой болсон. За эрэгтэй тоглолтод дээр бол яалтчгүй одоо нэр нь хүртэл нөөчээс гэдэг амар нэр нөөчээс тий. Бацуур ахлагчтай тэдний баг хин юу түр манд ахлагчтай. Баг яасан тэгээд сүүлийн тоглолтыг Бацуур игээд дуусгах шиг байсан. Шилдэг тоглогчоор Бацуур болсон юм тий. Тий шилдэг тоглогчоор Бацуур болсон. Эмэгтэй дээр бол ануудаар ахлагчтай баг ялтай болсон. Эмэгтэй ч гэсэн бас 5 бар гарсан. Өрсөлдөөнтэй. Тэгээ 10 сая төгрөгөөс үүлд нь бөөнөрөө хуваагаад яана гэсэн яасан юм бэ? Хоосон болоо Бацуур тийм ярьсан хэвчээсэн. Бид нар тийм нэг NBA All-Star ч юм уу ингээд All-Star-ын тоглолтод гоё өрсөлдөөнтэй ширүүн байхаар гоё санагддаг те. Үзүүштэй бас сонирхолтой байдаг те. Яг тэрнтэй адилхан тийм тоглолт гэсэн. Яг дундуур нь ганц нэг мааз бол мэдээж явсан. Нөгөө эмэгтэй тоглолтын дээр нэргүй эсрэг талд орж байгаа довтлоод наалдаг. Торны доогоор тавьж орсон. Нөгөө талаас нь тэр оноос ч болж хожигдсан гэдэг чинь тэр нэ. Яа. Нэр үлдсэн гоё юм. Окей, тэгээд хоёр эрэгтэй эмэгтэй багуудад ерөнхийдөө 10 импортууд тий сонгогдсон байлээ. Тэгээд хоёр дахь сонгогдож байгаа хүмүүс ч үл гэхдээ ер нь ихэнх нь анхуд байгаа харагдчихсэн те. Анхуд байгаа одоо лиг тоглож байгаа учраас. Тэгээд тоглогчдыг харахаар ер нь макста 4 жил сонгогдсон байт юм. Ер нь 5 сонгогдсон. Ер нь байх. Энэ юу шүү? All-Star болсон байна. Тий, Дээд лиг чинь хэсэг хугацаа завсарлцсан. 7 жил өнө 8 жил ер нь орхигдсон шүү. Юунаас усны сайн мэдхгүй байна. Тэгээд эргэж ирээд дөрөвдөг жил. Тэгэхээр яг дараас нь зүгээр тэрнээс хойш 8 жил завсарлцсан байна гэдэг чинь тэр үеийн тоглож исэн хүмүүс маань одоо магадгүй хөшөрсөн сонголтоогүй биш магадгүй. Тэгэхээр одоо ингээд дийлийнхэн дөрөв те. За натур баксын амар дөрөв, инх хамгаалан дөрөв те. Инх анх хоёр дөрвийн анхаад дөрөвч гэдэг юм ингээд дөрв байгаад байгаа шалтгаан нь завсарласантай холбоотой. Одоо энэ степи арена дээр баг эргэж ирсэн шүү дээ 4 жилийн 3 жилийн өмнө. Тэгээ энэ жил дөрөвдөг жил. Спортын ордноос хойш байгаа. Спортын ордон дээр явж байгаа. Евро явсан. Тэгэхээр эндээс хойшоо ямар нэгэн байдлаар гоё тасалдахгүй яваад тий. Тэгэх юм бол эдгээр одоо зөвхөн All-Star биш бусад одоо лигийн статистикч гэсэн бүртгэгдэхэд харахад хянахад амар болох нь шүү дээ. Ер нь бол волейболын өөртөө ч гэсэн тэгж ярьдаг л да. Волейбол эргэж нэг юу дээдлийг эргэж ирснэ гэж одоо тийм он тоол шиг ярьдаг байхгүй. Эргэж ирсний гэж байна. Манай эрний гэдэг шиг дээдлийг эргэж ирсний тэр хааны авирширтэй сонсогддог тий. Тэр нэгэ 21 оноос хойш. Дээдлигийн өмнө тэр одоо 4 удаа сонгоцсонд бол ер нь бол All-Star тасралтгүй оролцож байгаа гэсэн тийм байна. Тэгээ өнөр гоё All-Star болсон.
Тий. Тэгээ за түрүүний хэлдгээрээс та шагналыг онцлмоор байсан. Үнэхээр гоё ширүүн өрсөлдөөнтэй 2-3 амьсгалтай олстар болсон. Хүнд нь хувааж утсан ч гэдэг байхгүй тий. Хог нь утцсан байдаг тий. Бид нар өнгөрсөн 2 дугаар юм чөлөө ярьжсэн шүү дээ. Дархан Монгол багийн талаар тий. Тэгээд All Star сонгогдсон ингээд тоонуудыг харж байлаа. Аль багаас хэдэн хүн бэ? Дархан Монголоос 4 биш үү? Тэгэхээр энэ багийн чансааг харуулад байна шүү дээ. Ямар чансаатай, ер нь ямар бүтцтэй, тий ямар бүрэлдэхүүнтэй ростертай баг байна. Хилчингээс 5 байна. Түмигээс 5 байна. Ментонет говьоос 3, Натур боксоос 3, тэгээд Хавксаас 3, Мегастраас 3. Хавкс энэ чинь нөгөө нэг өмнө говь шагтраас чинь нэг салсан. Энэ жил дахиад салсан гэх нөгөө тий өмнөх дуур ярьсан. Могоо 3 тасар өвчгчээр эднийхээ 3 тасарсан. Тэгээ 3 олстартай байгаа юм байна тий. Жишээ нь. Тэгэхээр Дархан Монгол багийн өдөр нэг онцчихсан учраас энэ тоог харчаад бас энэ багийн потенциал ямар байгаа юм бэ гэдгийг харж илаа. Эмэгтэйд дэр нь хүртэл Дархан Монголсаас 4 байгаа даа байхгүй. Тэгэхээр Дархан өөрөө их том хот. Тэ? Дарханы суурьтай одоо сагсчд болболчд нь их байгаад байгаа учраас ингэж амарсан бэлддэт юм бах та. Гэдэг л бодол төрөөд шүү дээ. Тоонуудыг хараад та нар ер нь юу гэж бодов? Аль багаас ер нь их байна да, баг байна да ч халт юм. Дан барс хилчингээс сонгосон яалч гэнэ юу л да. Гадаа тоглогч нар. Ер нь бол гадаа тоглогч нараас хөөрхөн юу тоог нь авчиж байгаа шүү дээ. Тэгээд Мегастарын 3 бол их гоё байсан надаа. Ялангуяа буян жаргал, даваа жаргал хоёр бол 4 дэх сонгож байгаа нэрдтэй бараг тасралтгүй 4 жил хамт сонгогчтой. Тэр их гоё санагдчихлаа. Натур багсын амгаа бааж 4 жил дараалаад тий. Нөгөө багийн гол үндсэн суурь хамтрагчтай ингээд 4 жил хамт сонгогдсон гэж өөрөө гоё тий. Суур тэгээд энэ хоёр чинь залуухан шүү дээ. Тийм шүү дээ. 2000-ад оных шүү дээ бараг. Баач чинь 98 эсвэл үү? Тий. Амарчин болохоор 2000 байгаа тий. Яг зүгээр Түмийг одоо хөснөлтийг тэргүүлж, итгэл төгс тэргүүлж байгаа. Тэгээ ерөөс ганцхан ажиглалтай тэргүүлж байгаа. Энэ багаас 2 импорт нь сонгогдсон, Леборн сонгогдсон гэдэг ингээд харахад бол бас нөгөө тань хэлдгээр чансааг нь хилтгэж ийн гэж юу нь харсан. Дархан Монголд байгаа яг нөгөө шигшээ багийн бүрэлдэхүүнд багтдаг туршлагатай тоглогчд сонгогдсон болов уу гэж харсан. Ер нь ингээд харж байхад багуудаас нөгөө шигшээ багийн өргөдгсөн бүрэлдэхүүнд багтдаг тоглогчд All-Star хэмжээнд мэдээж сонгогдоод тэр зарлааг нь харахад бол бүгд л яг шигшээ баг. За тэгээд дээдлийг тавраг авч исэн туршлагатай тэр ингээд ер нь яг ур чадвар өндөртэй туршлагатай юм тоглогчдыг сонгож гаргаж ирсэн болоо гэж харсан шүү дээ. Окей. За All-Star бол гоё болоод өнгөрлөө тийм ээ. Тэгээд нэр энэ ондоо багтаагаад хэсгийн тоглолтууд дуусна. Он гараад плей-оффын тоглолтуудыгаа шимтэн үцэцгээгээрээ. Асаа аринад иргэн ирж байгаа. За, Weekly Buzz-гийн зүгээс хэрвээ асуултыг тавьдагтай хэрвээ бол ингээ дугаарын төгсгөлд яригддаг байсан бол өнгөрсөн дугаараас эхлээд ер нь дугаарын дундуур асуудаг болсон. Тэгээд волейболтой холбоод асуух асуулт байна. За, сая Бөгөөдийн тоглолтыг харлаа, сонгогдсон тоглогч нарыг харлаа. Импортуудын тоо бол бас нэлээд хувийг эзэлж байна те. За, энэ бас багтаа энэ импортууд ч маш одоо өндөр өөрөөр үзүүлж байна. Дээд лиг дээр Саксан бөмбөгийн дээд лиг дээр болохоор одоо холбооны цом гэж холбооноос зохион байгуулж байгаа. Дан монголчуудаараа те. Монгол дасгалжуулагч, монгол тоглогчороо одоо ингээд 3 дахь шат руу орж байна. Тэгэхээр волейбол дээр яг энэ улирлын дундуур яг монгол тоглогч нараараа, монгол дасгалжуулагч нараараа сонгоод ийм холбооны цом хийх юм бол ямар багийг бас төрүүлэх магадaltaй гэж бодож байна. Тэгээс түрүү нөгөө нэг мандахын хэлдгэр их хитрхи шахуу юм шүү гэдэг. Дундуур нь магадгүй иймэрхүү зүйлс оруулаад ирэх юм бол бүр гой сайхан сунжраад, сунаад урт хугацааны зүйл болох юм болоо гэж бас зүгээр санал одоо та бүгдээс асуумаар байна л да. Энэ дээр тэгэхээр юу гол асуулт юу байсан үү те? Одоо энэ байгаа бүрэлдэхүүнээс гадаад тоглогч нь авчвал хамгийн хүчтэй баг нь аль вэ гэж асуусан тийм. Тэгэхээр яг хин төрүүлэх магадaltaй бай. Яг гоо туршлага юу энэ бодох юм бол Хасун Мегастарс тийм ээ. Мэдээж одоо Мегастарс клуб туршлагатай. За Түмиг 2 Орос импорттой байгаа тийм ээ. Яг гоо Түмигийн хувьд туршлагатай тоглогчд бас бий. Тэгвэл импортын ур чадвар өндөр учраас бас яах вэ гэж жоохон эргэлзэн бодолтой байна. Мегастарс гэж Натур бокс бас энэ өрсөлдөөнд нэгэн бас дээгүүр яригдах байх гэж ер нь бодож байгаа. Яа тэгэхээр намын тоглохын хувьд амар байна те. Бааж байна, инх амгалан байна. Залуучууд нас гоё. Тийм, залуучууд нь гоё байгаа. Арднаар анцсан дэр гэдэг тоглогч нар байгаа те. Тэгээ Натур бокс нэлээд дээгүүр яригдах болоо гэж би бодож байна. За асуултыг бол 2 янзаар ойлголоо. Нэг нь хэрвээ ийм кап хийх болов уу гэдэг нэг асуулт те. Нөгөөх нь аль нь вэ гэдэг.
Би бол натур боксик гэж бодож байна. Хэрвээ монголчуудаараа тоглох юм бол Монгол коуч нь лигийн хошоо авраг коуч маань байж байгаа. Залуучууд нь ч гэсэн суурьтай анханасаа явцсан залуучууд байж байгаа. Их темээс гарч. Өнгөрсөн жил та нар санаж байгаа бол плей-оффын шүгээн дөрөвт гарч ирчээд Егобиг бэртсэн ч гэсэн бас л үзээд исэн шүү дээ. Импортын дутуутай. Тэгээ бүр Япон холбогчоо суулгаж байгаад үзчихсэн байхгүй. Тийм Мотокиг суулгаж чаддаг. Тийм. Тэгэхээр чин 6 монголоороо ямар төвшин тоглолоо. Тэгэхээр нөгөө импортгүй багт бол яг хөө тэрүүгээр нь төсөөлөд энэ болж байгаагүй тэмцээн учраас. Тэгэхээр би бакст илүү найдрыг өгнө. За, кап гэдэг ийм тэмцээн зохиохын тулд эхлээд магадгүй оюутны лигтэй байх хэрэгтэй баг. Хөгжлийн лиг нь энэ жилд дөнгөж эхэлж байна. Тэгэхээр хөгжлийн лиг нь бас сайн хөгжих хэрэгтэй болов. Тэгвэл яг энэ 8 багийн хооронд кап хийхээр за магадгүй болох л та. Гэтэ яг ингээд юмыг сайн хуулах хэрэгтэй дээ шүү дээ. Олон улсын одоо NBA капыг л манай Саксан бөмбөгийн холбоо ерөөхдөө нь за ер нь ийм хийх зөв юм байна. Гэхдээ нөгөө хөгжлийн лигийн баг, оюутны лигийн багуудаа оруулах илүү сонирхолтой болно гэдэг байдлаар хийчихэж байгаа. Шилтгаан нь бол NBA ч 30 багтай учраас кап хийхэд 30 багийн өрсөлдөд яваад байна. Манайх ч нэг 6, 8, 10 багийн хувьд болохоор багийнхан тоог өсгөж сонирхолтой болохын тулд доотлогийн багууд оруулж ирж байгаа юм. Тэгэхээр волейболын холбоо хөгжлийн лигийнхэн сайн чанаржуулах хэрэгтэй байна. Сайн болох хэрэгтэй байна. Оюутны лиг дээр эхлэх хэрэгтэй байна. Одоо волейболын оюутны лиг гэж бол байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр тэрний дараа харин энэ капи асуудал ярих гэдэг байна тийм. Би бол яг үүндээ хөрсөн дээрээ буугаад бодоход бол хамгийн өрсөлдөөнтэй энэ жил хоорондоо финалд үзэх нь би аврагын айлд мэдгүй. Төммиг натур багц хоёр л үзэх гэж байна. Яг монголоор монголоор үзэл. Яагаад тэгэхээр бусад багууд бол энэ жил ер нь хүч суларч орж ирсэн байгаа. Монгол тоглогч чинь шүү. Ер нь бас хуваагдаж тарцсан тийм. 8 баг. Үндсэн суурэ бол энэ хоёр баг бол барьцсан. Бариад орж байгаа учраас энэ хоёр үндсэн суурьнд байгаа тасчлуулагч нь ч гэсэн байгаа учраас энэ баг финалд ч магадгүй. Тэгээд финалд та жинхэнэ аль нь хайрах мэдгүй. Гал гарах байх тийм. Өөрсдөө очрол. Тэгээ натур баг хэрвээ хангал хүрээд ирвэл бүр үзээд тий. Тэгэж ярил бүх баг дээр амар юм тоглогч дээр нь л та. Энд чи хэрвээ юм чи тэгэл хэрвээ натур багсын бүрэлдэхүүн гэдэг юм бол хангал хүрээд ирнэ. Тэгэл баяр сайхан ирчүүл яах вэ тий. Тийм тий. Ирчүүл яах вэ тий. Тэгсэн чи эргчлийг зохиож үл яах вэ. Тэдрийгээ дуудаж авчирч байгаа даа. Тэгэл бас сонирхолтой л байна. Тэгээд сонирхолтой хөгжлийн лигийн багууд чинь одоо бид нар өмнө ярьжсэн шин Саксан бөмбөг дээр болохоор хөгжлийн лигийн багуудаас нэг тоглогч авахтаа солилцооны журмаар аваад байна тийм ээ. Дээд лиг чинь болохоор волейболын дээд лиг чинь бол тийм биш юм байна. Багууд яг өөрсдийнхөө хөгжлийн лигийн багаасаа тоглогчтой дуудаж авчираа тоглолоод байгаа юм. Тэгээд одоо хөгжлийн лиг импортод түрээд ирсэн бүр балж тавьж ийн гэж шүү дээ. 3 орс морс ирсэн бүр нэг багт 3 орс импорт ирсэн. Бас 3 импортыг зөвшөөрч байгаа юм. Талбайд 2 тэгээд бүрэлдэхүүн 3 импорт байхыг зөвшөөрч байгаа юм тэргээд. Тэстэ хөгжлийн лиг нь бас сонирхолтой болж ирж байна гэж шүү. Тэгээд яг импортоо хүртэлтэй шиг өмцөн баг руу татах юм уу? Болно гэж байгаа юм. Тэгэхээр нэгсэндээ хойно нөгөө бэстэ болчихж байгаа байхгүй. Одоо тоглогчийн дээр бэртэх гимт тиймэрхүү асуудлаас нөгөө хөгжлийн лигийн багаас дуудаж авчрах боломжтой. Тэр чинь тодорхой дүрмтэй хугацаатай байгаа шүү. Тийм хугацаатай байгаа. Мэдээж энэ чинь нөгөө сонгох бүрэлдэхүүнтэй орох хугацаан дээр тавихгүй бол өссөн үедээ дуудаж болох. Ер нь бол одоо 3 дугаар төргийн тоглолтууд эхэлсэн төд хөдөлгөөн дуусгаж байгаа. Тэгэхээр тэр хугацаан ч гэсэн бод дуусж байгаа. Тэгээд дээд лигийн басын туслах тасгалжуулагч нар чинь бүгдийн ихэнх нь хөгжлийн лигтээ өөрсдөө тоглож байгаа юм байна. Волейбол чи өөрөө их залуу спорт байгаа байхгүй юу? Лиг чинь өөрөө 14 5-та хүмүүсийг зөвшөөрөөд шүү дээ. Одоо манайх Улаанбаатар кап гэл ингээл зохиогол яваад шүү дээ. Энд дунд чи уурхачдын хүүхдүүд байна, хилчингийн хүүхдүүд тоглоо яваад. Метанойдгаа юу ч 14 5-та хүүхдүүд гүгээд байгаа юм. Яалчгүй ил тасархаа хэлээ те. Тэгэхээр чи коуч хийж байгаа хүмүүс нь 22 3-та тэгэхээр чи тогломоор. Хөгжлийн лигийн багтаа тоглож байгаа юм байл. Би нодон жил тэгжсэн те бид натур бакс дээр ажиллаж байсан. Бааж тэгээд би ч одоо ингээд баг кокшин тоглогчтой орох гэдэг чинь тухайн юм ярих гэдэг байгаа байхгүй. 25 та хүн чинь тийм юм яриад шүү дээ. Тэр одоо даваа жаргал яагаад байгаа. Тэгэхээр ялт ч нэг 14-төгөөс ингээд мэрэгжлийн төвшин тоглолцохоор 10-аас дээш жил тоглосон хүмүүс чинь метран гэдэг дээ шүү дээ. Тэгэхээр чи 14-тэй тоглохоор 24-тэй байгаа метран болчиход байгаа байхгүй. Метран ингээд. Ветеран. Ветеран. Оо sorry. Сэнийх нь асчаар. Метран гэж юу? Надад ч хасахгүй шүү. Энэ хасахгүй тэр чигээр яв. Бид нар хасдаггүй шүү дээ. Бидний дараагийн ярилцах сэдв Саксан бөмбөрөг хэдүүлээ орноо. Орохдоо өнгөрсөн 7 хоногийн сонирхолтой тоглолтууд болсон. Холбооны цомын талаар ярилцъя гэж бодлоо. За, холбооны цомын шигшээ 8 баг бүрдсэн байгаа тий. За, хэдэн дугаар юм ярьжсэн тий. Доороос гарч ирсэн боيو тий. Хөгжлийн лиг ч юм уу эсвэл оюутны лигийн багууд тий. Дээд лигийн багуудыг хожвол ямар сонирхолтой болоо. Аль баг дээр ямар тоглолт дээр гарах бол гэжсэн чинь за өнгөрсөн 7 хоногт гарахтаа баш
маш одоо зохиолшигч юм шиг гэмээр гэмээр амар тоглолт яа. боллоо тий. Өмнө Эрдэнэт Miners налах Bison. Би Bison-ыг шууган тарьж мэднэ гэж хэлжсэн шүү тэр дугаар дээр. Ер нь дээдлигийн холбооны цомын шилдэг 8 шалгарлаа. 7 баг нь дээдлигийн баг, 1 баг нь хөгжлийн лигийн баг. Тэр нь өнгөрсөн улиралд дээдлих байсан. Ер нь бол дээдлихт үлдэх ёстой баг байсан шүү дээ. Өөрсдийн хариуцлагагүй myslэлж. Баяраа өөрөө ширийн дээрээс унсан гэж өөрсдөө л ер нь одоо дасгалжуулагчаа чөлөөлөл импортоо хүртэл нааш цааш нь одоо тэр Росыг хар шонхруудад хядлага хийгээл явж байгаа юм. За тэр ч яах. Bison Miners гэсэн аимшигтай тоглолт болсон. Йоо тэр сүүлийн 1 минутын бүү үзэгд. Юу та үндсэн цаг яриад байна уу? Нэмэлт цаг яриад байна уу? Үндсэн цаг энэ чинь. Нэмэлт цагт бол тэгэл тэгсгээл ер нь тэгсгээл. Ер нь бол амар сүүлд нь барьдаг уу? Тэгээ ер нь бол хамгийн гоё юм чинь тэр үндсэн цагийн сүүлийн 1 минутанд юу бол би бол үзэж байгаа за Bison дуусгачихжээ л гэж бодсон. За ингээд ойлгомжтой. За тэр Баясагийн 45 дээрх 3 шидэлт, зөрүүлээ санчрын шидэлт, сүүлд тэр Bison яагаад довтолж байгаа юм те 1.7 секунд үлдээгээд нэг тойрол гарахад угаасаа нөгөөд нь баг ингээд хамгаалахгүй ингээд ожигчлоо гэд эвлэрсэн Майнерсыг эвлэрч байгаа. Боцовч довтолсон чинь Барса ямар гоё юм те. Барса энэ Майнерст бол ер нь нэлээд зөхөд шүү. Аваа шууд савсан. Тэгэл тэнд нэг ялагдах бодлого нэг хүн байсан ялч санчир байна шээ. Санчрын тоглолтод 28 он авсан байсан үү? Бүр амжигтай тоглос те. Буучмагийн эсрэг. Хил амтай. Жохон баг зэргийн хил амтай салсан. Тэр бол үнэхээр гоё тийм сагсан мөнгө байж болох иргэн иргэлт хийсэн, баазардсан, нэмэлт цаг гаргасан. Яг зохиол шиг л. Бас нэг гоё таалагдсан ч яхав нэг юм хуучны мэдрэмж авах гэж одоо юу гэдэг вүлээ. Ностальж мэдрэмж авсан нэг спортын ордон тийм амар уур амьсгалтай. Өндөр хайптай тий. Үзүүлээ. Тэрийг хараад тагснах гойс. Яг тэрнийх нь одон тэгээ санчрын өрөө байгаад бас их гойс. Харин яг хуучин тэр ордных нь эзэн юм шиг л тоглосон. Харамстай тэгээд нэмэлт цагт очигдсон тий. Нэг 2 3 өдрөл сакс үзээгүй хүнд бол тэ энэ тоглолтыг тайлбарлаад санчир 3-аас хийгээд тоглолтыг тэнцвэрлэлээ гэхэд аль багтна гэж асуух гэдэг. Хин Miners-аас энэ тоглолтод бол болор ирд оролцоогүй. Хамгийн том нөлөө нь гэх юм бол болор ирд оролцоо. Яагаад оролцоогүй юм бол? Одоо 2-оос оролцоог байсан тий. Яг багийн лидер гэдэг утгаараа болор эрдэнэч багийн лидер шүү дээ. Тэгээ оролцоогүй. Магадгүй бэртэл гэмтэл ч юм уу янз бүрийн хөнгөн мэслийн дэж багдаг тий. Тэгээд налах Bison ч гэсэн нөгөө дийдлихт байсан баг учраас ер нь бол үзье л гэж шаарсан. Тавтай ч үзье гэж авч ирсэн баг. Өөрсдөө ч гэсэн ер нь бид нар дээд хэмжээнд дийдлихт өрсөлдөх хэмжээний баг шүү гэдгээс нотлоо харуулах тоглолт болж чадсан. Бүрэлдэхүүн ч гэсэн ер нь тийм шүү дээ. Тий. Импортын дээр ирж тавьчраад тий. Тэгэхээр нь харж лээ. За энэ жилийн хөгжлийн лигийн өрсөлдөөн чи ер нь амар юм болох нь дээ л гэж харсан. Тий. За миний хамгаалжсэн л юм боллоо гэ. Тэрнээс шийдээ. чи мундаг юм аа. За үлдсэн 3 тоглолтууд нь өнгөрсөн амралтын өдрүүдээр боллоо. За дийдлигийн 2 баг хоорондоо тоглосон. Шонхрууд Дархан Юнайтед. За энэ тоглолтын дээр тулгыг онцлмоор байна. Японоос ирсэн тулга. Японд тулга гэдэг шүү дээ. Японд тулга. За Андорог бол 18 оноо 5 сан бүр байна уу? 6 давталгаа 7 давталгааны 6 шлөө. Нэлээд өндөр давталсан. Дарханд яг гэж ирсэн бэ гэдгээ бараг харуулсан. Тэгээд тоглолт болсон. За оноо их ойрхон явж байгаад сүүлийн үе дээр байна уу? 18-1 байна уу? 18-2 гэдэг ран хийлгэсэн. 69-71 байсан бохгүй юу? Тэгээ өөрөөсөө нэг 2 оноо аваад 71 оноотой. Нөгөө шонхрууд ч бүр 18 оноо дараалж аваад 18-2 гэдэг ран хийгээд дуусгасан. Ер нь бол тэр хүртэл бол тоглолт бол өгөө аваатай. Сталант явж байгаад тэр бүхтээ ойлгоогүй шүү дээ. 18-2 гэдэг ран хийж яхад яагаад завсарлага авахгүй байна? Яагаад тоглолтыг одоо нөгөө өдөрдох темпо олж авч чадахгүй байсан. Тэгэл тэр оноо сасны дараа баг 2 дараалж байна уу завсарлага. Тэгэл үнэхээр угаасаа цаг нь бид нар тоглох гэжсэн цаг дууссан гэдэг шиг. Тэгэд угаасаа амжихгүй. Тэр олон онооны зөрөө сүүлийн хэдэх минутанд амжихгүй болчихж байгаа. Тэгэд ерхий тоглолтуудыг харах юм бол сая хэл дөрөв хэлсэн шүү дээ. Хөгжлийн лигийн багууд ер нь ямар чанга юм те. Хүсгэл маш гоё үтсэн те. Хүсгэл нэг үе юу? Хүсгэл нэг үе. Хүсгэл ондилт те. Маш гоё үзэтэй. Ер нь хөгжлийн лигийн дээд лиг рүү гарах өрсөлдөөн бол эртнээс тодорхой гэж ганцны хүмүүс ярьж исэн бол үгүй юм байл шүү те. Түрүүн хэлж байгаа хөгжлийн лигийн багууд ер нь сайн байгаад байна те. Гэхдээ нэг л юм ажиглагдлаа.
Хоёр дийдлигийн баг тоглосон тохиолдол бол 2 гарсан сая шүгийн 16 дээр. За дийдлигийн баг хөгжлийн лигийн багтаа тоглоход эхний хагаст бол ойрхон байна. Та нар тоглолтуудын бүгдээр үзсэн. Эхний хагаст бол ойрхон дуусаад бүр тэр Сэцэн Кингс хинтийн тий Сүхбаатарын жилийн хинтийн баг штэ. Тэднийх чинь хас үлгүүд ер нь ойрхон 2 оноо баг илүү дууссан шүү эхний хагаст. Тэгэл ерөөсө 3 дугаар үед 4 дугаар үед дээр дийдлигийн баг бол үнэхээр илүү гэдгийг харуулж илаа. Энэний шалтгааны нь болохоор би зүгээр ингэж бодлоо. Дид лигийн багууд арай өндөр түвшинд бэлтгэлтэй байна. Формтой байна тий. Формтой 7 хоногийн магадгүй 5 өдөр бэлтгэлтэй, өвчний бэлтгэлтэй, шидэлтийн бэлтгэлтэй. Тэгэхээр кондишн маш сайтай гарч ирж байна. Хөгжлийн лигийн багууд чинь дийлэнх нь давхар ажилтдаг хүмүүс. Бэлтгэлийн за нэг 2-3 өдөр ч юм ингээд баг. Тэгэхээр эхний хагаст бол ингээд үзэж болоод байна. Дээшээ гараад ирэхээр кондишнтэй, хувилбартай, системтэй багууд нь л хожид гараад ирлээ л дээ. Тэгэхээр нөгөө талдаа Бизончин одоо шууд мэрэгжлийн төвшин тоглож байсан баг. Одоо бол бас их тоглогч нар нь мэрэгжлийн гэрээтэй шахвал явж байгаа. Гэрээнд басаа тий. Тэр хүмүүсийн кондишн арай өөр байгаад байгаа. Тий бэлтгэлчлэлт нь ч гэсэн өөр. Юу нөгөө дээр үед нөгөө Монголын багууд яг нэг гадны багуудтай үзэхэр нэг тиймэрхүү байдаг байсан шиг тий. Эхний хагас дээр үзэж эхний хагас дээр тэр дээр үе чи эхний үе дээр л ингэж байсан баг. Тэгэл 3-4 үеэс нь баг болцдогтэй л адилхан тий. Нөхцөлөд л тийм үү. Тэгээд дараагийн шатанд хасын хөлгүүд дарахын United-тай Selling Bodens, BSH Knights, Bishop Metal, Buriskor Mongolians, SC Ips, Налга Bison гэсэн учраанууд таарч байна да. Ips Bison-ы тоглос гоё олноо. Бизон мөчөөгөө тавихгүй. Тавихгүй тийм амар тавихгүй. Тэгээд чи нөгөө ярьдаг үстэй. Нэг нь хүлээлт багтай тий ингэсэн баг нөгөөх нь хожигдуул яана гэсэн баг хоёр тоглож байгаа шүү дээ. Тэгээд Mongolians Metal 2 хөвч гэсэн дээдлийг өснөгт дээр дөрөвч ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр бас айгүй сонирхолтой тоглолт байна. Би Эвс дэргэлцэхгүй нөө. Эвс энэ холбооны цовын тэмцээн дээр бүгднийг шүрдэж байгаа. Учир таарах болгондоо ер нь бол өнгөн тоглоол 100 он аваад 20-30 оноогоор хожиж яваад байгаа. Гэтэ яг тэгж тоглож исэн баг нөө хүн тоглолтын дээр тоглоод ирэхээр барьцаалдах тохиолдол байдаг шүү дээ. Гайгүй хөө. Ер нь дээдлигийн баг бас Монгол тоглогчд нь хамгийн зузаан аль нэг асуул Эвс л гэх байлгүй. Наад харин нэг тоглолт амар сонирхолтой санагдаад байна. Дархан хүлгүүд хоёрын тоглолт. Өнгөрсөн жилийн плей-офф 1-р шат таарсан. 1-ээр 8-аар гараад таарсан. Биш 2-оор биш юу лээ. Тэг 1-ээр 8-аар. Тэгэхээр одоо эн чинь дахиад шүгийн 8-нд. Гэхдээ импортгүйгээр тоглох гэж байгаа байхгүй. Баян болно. Гоё энэ хоёрын тоглолт гоё болтой шүү дээ. Тэр хоёр гоё сонирхолтой. Тэг ер нь бүх л тоглолтод гоё болох. Тий. Одоо ер нь дээшгээ шатагтас багас нь л гişээ тоглолтод эхлэхээр тий. Холбооны цомын тоглолтууд шүгийн 8 шалгарсан бол дээд лигт маань сонирхолтой тоглолтуудыг онцлоё гэж бодлоо. Эрдэнэт Miners, Selling Bodens багуудын тоглолт. За энэ тоглолтод Miners 83-78 харьцаатай хоцсон. Эсвэргээрээ Bodens болохоор дараас нь 2 хожигч юу те. Хожигдоод ер нь хүснэг тийм бас нэг дундуур хавцааны хэвээрэл яваад нэг 50-50% л яваад те амжилттай хувьд болохоор. За энэ тоглолтын хувьд та үзсэн үү? Бас энэ тоглолтын дээр холбоотойгоор ярих юм бол Ахмад Гилберт багийн зүгээс $5,000 цахилгын шийтгэл хүртсэн байсан. 5,000 гэдэг бол нэг тоглогчин зүгээр дунджаар сарын цалингийн нэг тал мал орчин багтай магадгүй. Импортын үү? Тийм импортын. Тэгэхээр бас яг энэ яхан мэдээлэл гараагүй л дээ. Гэтэ зүгээр ийм юу гарсан бэлээ? Бодон сөөрөө мэдээлэл гаргасан байлээ. Мэдээлэл гаргасан. Яг юунаас олсон гэдэг нь бол Гэхдээ ноц яг юунаас олсон нь бол нэг ярихгүй. Зүгээр баг одоо тухайн тамирчин шийтгэл оногдуулж байгаа шүү дээ. Тэрийг ер нь зарлах хэрэгтэй байд юм бол хэрэггүй юм бол. Баг өөрөө зарлах уу? Тий. Бүр сошиалцаараа. Тий. Уу яг зүгээр харуулахыг л хүссэн баг. Би зүгээр Selling Bodens. Импорт тоглогч өндөр үнэтэй ирж байгаа тий. Тэгээд бас дотоод руу амьсгалаа зүгээр ингээд хүмүүст илгээж харуулахыг л хүссэн баг. Бид нар одоо ингэж хариуцлагаа хэмжээ, сахилгын арга хэмжээ авч чаддаг тий. Эдийн өндөр үнэтэй ирж байгаа импорт тоглогч гэсэн эдий ч гэсэндээ тэр тоглогчдод бид нар хариуцлага тооцож чаддаг гэдэг зүгээр харуулахыг хүссэн болохоор л одоо нэг Bodens чинь жоохон сошиалроо жоохон итгэвтэй баг штэ. Жохон pop. Холбоо молбооноос ч юм уу те. Холбооноос хэрвээ шийдвэр гараад дээдлигийн юунаас комиссароос ч юм ингээд шийдвэр гаргасан бол тэр мэдээлэл бол окей те. Угаасаа зааж хөрвүүлэх хэрэгтэй мэдээлэл те. Тэгэхэд багийн тамирчнаа яг тэглээгээд бүр албасын тийм мэдээлэл гаргах надаа тийм шаардлагагүй л гэж. Тэгээс харуулах ямар шаардлагатай. Сая 91-ийн ярен дээрээс зүгээр бодлоо заяа. Дотоод уур амьсгалаа харуулахын тулд болохгүй юм шүү дээ уур амьсгал. Энд чинь нэг нэгийгээ ингээд торгоож байгаагаа тэр гэрээнийхээ хоёр заалтыг бичсэн байсан санагдаж байна. Тэр бол ёс зүй ч юм уу харилцаа хандлагатай холбоотой л заалтууд байгаа.
Тэгэхээр яг ёс зүй харилцаа хандлагатай заалтууд хэрвээ мөн бол тэр чинь дотоод уур амьсгал байхгүй байгаа даа. Хэрвээ магадгүй баг дотоод уур амьсгал сайтай байсан бол хин нэгний гадны нөлөөгөөр нэг нэгийгээ торгоно гэдэг ойлголт бол байхгүй шүү дээ. Тийм үстэй. Одоо дөрүл ингээд амар гоё байжсэн. Өө би чааг торглоо гэвэл энэ чинь бүр хоорондоо яагаад маагаад гэж хэрүүл үсэл явна үстэй. Тэгэхээр дотоод уур амьсгал сэлэнг бодосын үед болохгүй байгаа даа шүү. Зөвөр удирдлагын баг сайн ажиллаж байгаа л харуулах гэсэн юм шүү. Хэрвээ заяа. Энэ сэлэнг бодонс чинь өөрөө амар өндөр хүлээлттэй орж ирж байгаа баг штэ 3-3 4 тоглогчийг нэгтгэгдсэн ч гэдэг юм уу те. Өнгөрсөн жил асын үлгүүтээ ганцхан 7 тоглолт гаргасан багч гэдэг юм. Одоо нөгөө Касан центр нэр нь ч гэдэг юм. Хүлээлт өндөртэй баг одоо тэр хүснэгтийн зил зуглах нь л явж байгаа. 1 6 5 6 5 те. Гэл хоёр дараалж хожигдоо наан цаана. Тэгээ багийн урамсгал нь бас болохгүй байх шиг байна. Яг энэ мэдээ гарсны дараа бол би Ахмадыг бол явнаа л гэж бодсон. Тэгэхээр яг наадхан дээр чи хоёр хуваалцсан гэж. Тэ. Өсгөөнийг ярьжсэн шүү дээ нөгөө нэг юун дээр Майк Уильямсыг ирсний дараа те. Набо очсноо. Магадгүй чи Касанстай тоглоно магадгүй гэдэг байгаа шүү дээ. Тэгэхэд бол хэдүүлээ ярьжсэн дээ. Магадгүй шээ Майк Уильямс угаасаа явах байхаа. Касанс ирээ Ахмадтайгаа тоглох байх гэсэн. Тэгсэн чи яг саяны энэ үйл явдлын дараа Ахмад ч гэсэн ер нь явчих магадaltaй ч юм билүү гэдэг бас нэг юм үнцэг гарч ирсэн байхгүй. Би та нарт аль дугаар дээр л бас нэг яг энэ багийн энэ хоёрын импортыг хоёулангийн би плей-оффт байгаа гэж төсөөлөхгүй гэж хэлжсэн шүү дээ. Хоёулаа. Хаан нь болохоор Ахмадтай, Касанстай, Диктэй, Монхтой, Экватортай эдгээр чинь талбай дээр хідэн тоглох гэдэг нь дөрөв тоглох гэдэг юм. Тэгэхээр чинь яаж тоглохын тэр том дөрөвний чинь. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал аль тоглолтын дээр үлээ 3-аас 3 онооны шийдэлд 10-аас дээш шийддэг 3 хүн байгаад байгаа байхгүй чинь. Ахмад байна, Батбаяр, Ананд 3. Тэг босноос шийдэж байгаа шүү дээ. Тулгын муулга Экватор энэ төр гэдэг. 3-ын 3 10-аас дээш шийддэг эсчийтэй. Зохицолдохгүй байхгүй. Босод эн чинь самбарын байрлалын одоо нэг баг дунджаар 66-аас 70 тавталж байгаа тий. Энэ 3 нийлэг баг 30 гарan 3-аас шийдээд байна. Уг нь энэ том биетэй энэ тэгээ доошо будагтай талбай дээр эзэрхийлэх багш нар доошо бараг 60-70% товтлогоогоо хийвэл илүү амжилт юм шүү. Тэгэхээр эсрэг болчиход байгаа үстэй. Бүтцийг харахаар өндөр том самбарын тоглогч нартай товтлогооныхын тоог харахаар 3 шидэд. Одоо нөгөө Касас чинь 3-аас бас багада 5-6 шидэн шүү. Тэгэхээр яг энэ хоёрыг хоёулангийн байгаа гэж төсөөлөхгүй байна. Тэрийг ч гэсэн саяны бараг энэ торгуулийн арга хэмжээ баталчуул гэж бодчих. Та яагаад санаа зовоод байгаа? Юу нэс. Сэлэг бодсоо. Өөртөө тэгэл болох байлгүй тэгэхгүй. Өөртөө болох. Гой өрсөлдөө үзмээр штэ. Би түрүүн тодтогод хэлсэн. Нодон жил ганцхан хасын хөлгөтөд 7 тоглолт гаргасан баг хий юм бэ. Гэтэ яг энэ тоглолтын дээр бол Сэлэнг Бодонсог 3-9-3-ын маань айгуу сайн тоглосон байлээ шүү. Дэг 25 оноотой байсан баха тий. Дөлгөөн анд бүгдээрээ 10-аас дээш оноотой байсан тийм ээ. 3-9-3-ын маань сайн тоглосон. Ахмад Гэлберт энэ тоглолт 14 оноотой тоглосон байлээ. Энэ тоглолтод яг 14 оноо авсан учраас торгосон юм болов? Болоор эрдэнэ галзуурсан л та. Эрдэнэ манерсаас. Тэгээд эхний хагас баг оноо авах гэлөө. Эхний үед ч лүү. Тэгээ 3 4 үед 28 20 оноо авчихсан шүү. Тэгээд Эрдэнэ Майнерс би одоо бас ингээл тоглолт болгоны ингээ стат ингээ харахад ялж байгаа багийн сэлгээ нэгдүгürt айгуу сайн байна. Сэлгээ оноогоор туслаад байна. Одоо энэ тоглолтын дээр Эрдэнэ Майнерс баг 6 тоглогч нь 10-аас дээш оноотой. Би өмнө бас дугаар дээр ирсэн те. Ялж байгаа багийн тоглогчд ингээд оноо авал ингээд жигд хуваарлалтай байгаа. Нэгд давуу гэхээсээ илүүтэйгээр жигд оноо авалтай байгаа. Наач шууд болкотой болкотой холбоотой шүү. Тэр хоёр бусдыгаа тоглуулад. Тоглуулж чадаад. Гэхдээ ер нь ялж байгаа баг дээр яг ингээд оноо авал аюугаа жигд нэг хүний давмгаал айсаа гэхээсээ илүүтэйгээр багийн тоглолт аюугаа жигд байгаа харагдаад байна. 5-аас дээш хүн 10 оноотой. Би Эрдэнэ Майнерс дээр нэг зүйл асуу. Эрдэнэ Майнерс яг энэ бүрэлдэхүүнээрээ плей-оффт орох уу? Биш плей-оффт орох уу гэн. Одоо хоёр импорт байгаа шүү дээ. Пенни Юсмс Чад байна ингээд. Энэ хоёртойгоо цуг орох уу? Ер нь юу гэж бодож байна? Одоо ер нь бол илэрл талд орчлоо шүү дээ. Пенни үлдэх бах. Хоёр найруулагчтай байхын даваа талыг бол гаргаж байгаа. Дээр нь нэмцөгтэй байгаа. Зарим тохиолдолд нэмцөгтэй болкотой пеннитэй гарч ирээд байгаа. Энд чинь бүр амар том даваа тал. Би нөгөө Чад Виник гэдэг байгаа шүү дээ. Төвийн тоглогчигээр сольж магадгүй гэж магадгүй бах. Эхний улирал эхлээл 2 дараалж хожоод 2 тэг гэж эхлүүлсэн шүү дээ. Тэр тоглолтын дээр бол үнэхээр дийлдэшгүй санагдсан шүү дээ. Бүр ёо тэр дорж идэж байгаа. Тэгсэн чинь дараа нь Бродерст 2 дараалж хожигддаг тоглолтыг санаж байна. Бродерст чинь төвийн тоглогч байхгүй шүү дээ. Манай нөгөө хин л байгаа шүү дээ. Элмор. Тийм. Монгол төвийн тоглогч гэх юм бол одоо л Дүлгөөмөр энэ төр ирж дээ. Дүлгөөмөр яг тэгтээ си юм уу нүү тий.
биш. Гэхдээ тэр тоглолт хоёр тоглолтод хоёулын дээр дүлгэн бүрэн байгаагүй. Элморыг бол нэг 10 минут л тоглосон. Гэтэл ямар самрын тоглогчгүй тоглолтын дээр Чадвиныг өөрийгөө болт гэж амар баталж гаруулж чадаагүй шүү дээ. Тэгэхээр яг өсгөгийн асуусан асуултанд бол Пенни үлдэх байх. Би төвийн тоглогч бас солих байх гэж бодож байна. Яг гэвэл амжилттай бодох юм бол. Тэгээд энэ тоглолтод Miners хожсноор одоо хөснөгтийн 3-т явж байна. 8-5 амжилттайгаар ирэх ёстой байранд л ирлээ гэж бодож байна. Тэгээд улирлын MVP-гийн өрсөлдөө яригдж байна. Яг энэ цагт. За хэдүүлээ ярьж ирсэн 1-3 дугаар байрны Монгол тоглогч нартай. Тэгэхэд ингээ харах юм бол MVP-гийн өрсөлдөөн зүгээр 5 нэр нэрлэгдэж байна. Цогтоо, Аза, Болко, тэгээд Дөк, Кадра гэсэн нэрнүүд нэрлэгдэж байна. Тэгэхээр одоо хүснэгтийг харах юм бол Knights хүлгүүд Omni SJPS гэдээ явж байгаа. Тэгэхээр Кадра сайн тоглол магадгүй одоо тий багийн дээшээ ихний 3-д орох юм бол MVP байх боломжтой юу гэж харж байна. Тэгээ бас ер нь зүгээр миний нэрлсэн ихний 3 дотор бас явчих боломжтой харагдаад байна л та. Та бүгд явд. За BCH бол ингэж явсарга нэгээр гарах байхаа. Нэг л баг үүсэх магадлал маш өндөр. Тэр бол асын үлгүүд. Асын үлгүүд бол одоо аялын тоглолтууд дээр нөгөө ECL-ийн хүрээнд нэг л тоглолт үлдсэн. Тэр нь бол нутагтай их тоглолт. Одоо тэгэхээр тий одоо тэгэхээр тэр болтол хамаг фокус нь хааш явах вэ? Нийтлэгийн тоглолт руугаа л явна. Хожигдлын зэрэг бол нэг нь 1 хожигдолтой, нэг нь 3 хожигдолтой. Энэ хоёр хоорондоо магадгүй дахиад 2 таарна. 2 таарахт нь асын үлгүүд хожиж чадах юм бол дээр нь гараад ирнэ ч гэдэг юм. Тэгэхээр 1-2 дугаар байрын өрсөлдөөн дээр бол за асын үлгүүд BCH хоёр бол ингээд торхгүй гараад ирэх ба. 3 дугаар байрын төлөө бол нэлээ өрсөлдөөн гарна. Гэхдээ би бол Miners-ыг ингэж явсараа 3-аар гарчих болов гэж зүгээр төсөөлж байна. Тэгэх юм бол Miners Fs биш ээ. Бүр Fs ч байхгүй болчихж байгаа. Miners хүлгүүд BCH 3-аас. Тэгэх юм бол бараг цогтоох уу. Саний хэлсэн 3 нэрнээс цогтоо гэж бодчих. Цогтоо за хин 3 л гэсэн үг шүү. Болор ирд. Болоо шүү. Эвгүй тий. Тэгэхээр өнгөрсөн жил нөгөө нэг бас MVP-г өрсөлдөөнд яриад Азаа авсан тий. Болка амжилт нэгсэн тоглогч авсан. Эрдэнэ цагт ард түмний MVP болсон тийм ээ. Нөгөө 3. Би бол MVP-г ингэж бодоод байгаа. Баг харна тий. Амжилт багт чинь энэ чинь 2 альфанууд байгаад байгаа ч юм бол Монгол тоглогчдоос шүү дээ. За Эрдэнэ цагтыг энэ BCH Knights гэвэл Эрдэнэ цагт цуур Эрдэнэ гэдэг ч юм уу тий. Цуурч гэдэг ч юм уу. Тэгээд SJPS гэвэл дүлгэн. Тэгээ араас нь одоо тулуу юм уу эсвэл үлжөөш ч юм уу тий. Хамгийн юу бас эвгүй одоо Монгол очтой гэвэл Miners байгаа тий. Miners болор Эрдэнэ баясаа юу. Баясаа юу. Яг. Инхээр багийн амжилт нэгт яваад байгаа тий. Тэнгүүд багийн амжилт дотроо дахиад оронгод өнгөрсөн жил Азаа ихээ 2 байсан бохгүй юу? Баг ихээ авах магадлал маш өндөр байсан. Тэр яг багийн ажлыг харахад бол асар байсан. Сүүлийн хэдэн тоглолтод хэдүүлж гэсэн ярьжтэй Азаа маш сайн тоглолтыг үзүүлээд оноо юугаараа илүү гараад авсан шүү дээ. Тэгээ хасын үлгүүдээс гингүүд бас энэ жил бас Азаа юу, Барса юу, ихээ юу гэдэг. Гих мэтлээ ингээд дотоод ингээд тоглолттой өрсөлдөөн бас байгаад байгаа. Тэгээ MVP-г өрсөлдөөн байгаа. Нод нь яг Эрдэнэ цагт Азаа хоёрын асуудал дээр зөндөө юм гарч ирсэн. Тэгээд нэг хэд хэдэн янз бүрийн дүгнэлт судалгаа одоо NBA-гийн яаж тодруулдагыг харж байгаад ер нь би хов хүний хувьд ингэж л үү. MVP гэхээр MVP тодруулах гэдэг шүү дээ. Тухайн багийнхаа MVP мөн үү биш үү гэдэг эхлээд асуултын хариултыг авах хэрэгтэй. Тухайн багийнхаа эргэлзэж болохгүй ч удаа байхгүй. Нодны Азааг авсан дээр бол буруутгахгүй. Үнэхээр тэр лигийн дүрм журм тийм л байсан юм чи үгүйсээ дүрмэл дагах хэрэгтэй. Ямар ч юм. Гэхдээ нодон жил зүгээр нэг том асуулт байсан. Азаа хасын хүлгүүд багийн MVP мөн үү гэдэг асуултан дээр яг хүмүүс хариулж чадах болов. Нэгсэндээ альфа гэсэн үг шүү дээ. Альфа гэсэн MVP гол нь. Одоо нөгөө Бостон дээр Титм уу Брауно гэж хэрэлддэгтэй л адилхан болчиход байгаа байхгүй. Тэгэхээр энэ хоёр чинь хоёулаа надаа яг тийм л юм болох гээд байгаа. Энэ хоёр чинь хоёулаа ингэж явж байгаа өөрөө авчдаг үстэй. Тэхийн тулд MVP байхын тулд тухайн багийнхаа номер 1 шилтгэл байх хэрэгтэй. Тэгэхээр BCH дээр бол хийн гэвэл Эрдэнэ цагт бүгд хариулах байх. Сугар очир бол одоохондоо болоог байгаа бах тийм. Энэ багчин Эрдэнэ цагт ямар нөлөөтэй хин бэ гэдгээ бол баталцаа одоо ч харуулж байгаа. Miners дээр Болко баясаа гэдэг асуудал гарах гээд байна. Хүлгүүд дээр бол одоо ингэ Барсаач гэдэг юм уу одоо Азаач гэдэг юм уу мэдгүй зөндөөл тоглогч нар байгаа. Тэгэхээр зүгээр MVP гэдэг шаардлага дээр нэг л юм хамгийн том байд юм болов уу гэж би боддیں۔ Тэр нь бол багийнхаа үнэхээр MVP юу. Тэр хүнийг аваа ичвэл энэ баг яах вэ гэдэг. Багийн яг номер 1 үл гэдэг юм тийм үү? Тэгэхээр яг тухайн багаас нь бол тодорхой л доо тодорхой. Тэнгүүд яг дотроо бас ингэ тоогдохоор бас эвгүй санагдаад байгаа миний хувьд бол. Яг багтаа номер 1 шууд асуудалгүй аавна гэвэл одоогийн байдлаар бол
дөлгөөн Эрдэнэ цогт ярих шиг үү те. Зүгээр оноогоор стат стат статистик үзүүлэлт. дөлгөөн бол яалчгүй бүр илүү байл. Тэгэхээр багийн нөгөөдтэйгээ бол жоохон ойрхон байгаадах шиг байлээ. Эвс магадгүй ихний 3 руу гараад ирвэл баг дөлгөөн баг. Одоо баг 20 арав шүү. энэ өрсөлдөөнд бас кадраж өгсөн явж байгаа шүү дээ. Тэгмүүд ингээл сэлэн бодсоос яах юм. Дэг дахиад 20 дон авал ан дахиад 20 оноо ингээл аваад байвал яах. Бас энэ дотоод өрсөлдөнд дотроос байгаад байгаа. Багийн хагалт байгаа те. Яг хагалах гэдэг юм те. Гэтэ ер нь тэгж бодоод идэв шүү дээ. Одоо энэ NBA-г бид нэр амар гоё сурах хүч шиг л харж байгаа шүү дээ. 75 жилийн төвтэй NBA-г л харж байна. Энэ дунд чинь яагаад тэр хоёр нөхөр Бостон те жишээ аваад хэлчлээ Бостон. Эсвэл өөр ямар нэгэн ингээд юм бүрдсэн багууд байдсан шүү дээ. 3 толгойтой мангас шиг 3 All Star-тай тулгын 3 чулуу шиг ч юм ингээл явж идэв шүү дээ. Тэдрээс MVP болдоггүй шүү дээ. Тийм шүү дээ. Багийнхаа MVP биш юм чинь те. Одоо Оксиг харъя Шей те. Шейг аваа ичвэл тэнд чинь юу болох гээд байна уу ч гэдэг юм уу. За одоо хамгийн том жишээ гэвэл Дэнер шүү дээ. Йокч яах юм. Тэр чи багийнхаа үнэхээр MVP байж чадаад байгаа байхгүй. Зүгээр дуу нэгтэйгээр хэлж чаддаг те тэр юм дээр. Тэгээ яг тэр хүмүүс нь тэнд аваад байгаа юм тест. За тэгвэл яг одоо цагт MVP-ийн өрсөлдөөнийг тэргүүлж байгаа цогтоогийн баг BCH Knights өнгөрсөн 7 хоногт бас нэг дасгалжуулагчийнхаа одоо бүрэлдэхүүнд шинжилэлт өөрчлөлт хийсэн металтайгаа тоглолоо доо. За бишрэлт металл баг өөрчлөлт гэхээс юу шинжлэхээс илүү одоо багта тасалжуулагчийн маш олон тасалжуулагчийн нүүр үзэж байгаад эргээд Монгол шишээ багийн тусал тасалжуулагч тамжтайгаа буцаагаад эргээд багтаа нэгтгэлээ те тусал тасалжуулагчаар авчирсан. За ингээд хоёр дахь тоглолт нь бага багтаа орсон. За ер нь бол металлын хэдүүлээ тасалжуулагчийн асуудлыг өмнөх дугаарууд дээр бол маш их ярьсан учраас энэ дээр бол нэг бас тасалжуулагчийн асуудал яриад хэрэггүй. Гэхдээ металл эргэж ирээд харамсалтай энэ тоглолт маш ойрхон болсон ч гэсэн эцсийн мөчөөс металл хожигдсон. Гэхдээ багийн уур амьсгал юу бол эргээд яг л нөгөө нэг хуучны металл шиг маш ирч хүчтэй хамгаалт зогссон тийм тоглолт болсон. Юу 90 оноо давсан оноо дунджиж байгаа багт ердөө 66 оноо алдсан гэдэг чи өөрөө хамгаалт ямар байсныг ер нь харуулж байгаа тийм. Ер нь бол тоглохоо зогсоочгүйсэн Warren гэдэг амьсгалтай тоглогчийг зогсоосон. За тойроод байсан тэр аюултай шидэлтүүдийг зогсоосон гэх мэтчлэн шууд импакт юу хамгаалтын одоо ялангуяа тоглох гэсэн хамгаалтын импакт бол шууд мэдгдсэн тоглолт болсон. Зүгээр миний бодол шүү. Одоо металл 8 дугаар харинд байгаа. Энэ үйлрэлд бол яг үнд алдах юм байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр зүгээр хүлийн жолоогоо таамид өгвөл тамжтад өгвөл ямар байсан болоо гэж зүгээр бодогцсон. За хүлгийн жолоог яаж яах нэг тасчихлаа шүү. Энэ тамжид иргэд нэгцсэнд бол бүх фэнүүд нь ч гэсэн баяртай байна. 8 жил 9 жилийн одоо бүр 16 оноос хойш тамжид энэ багаас саллаагүй. Ингээд тасгалж болгож. За эргэж ирээд хоёр дахь тоглолт. Эхний тоглолт бол маш хүнд байсан. Бараг 20 доноор хожигдсан тоглолт байсан. За тэрийг бол одоо яриад явах те. Тэр бол маш хүнд тоглолт. Тэр 20 доноор хожигдсан тийм. Гэхдээ доор байгаа багтаа хожигдоод байгаа шүү. За дараагийн тоглолтод бол өснөгтийг тэргүүлэгч нартай тоглосон. Эхнээсээ ер нь бол BCH тоглолтыг бол удирдсан. Сая өсгөөгийн хэлдэг тий. Лигийг оноо алтараа тэргүүлж байгаа багт бол 66 оноо алдна гэдэг бол нэг талтаа сайн үзүүлэлт. Гэхдээ өөрөөсөө 61 оноо авна гэдэг бол нэг талтаа товтлогооны үзүүлэлт муу байна л гэсэн үг. Товтлогоо болохгүй байна. За тэр алсын зан шидэлтүүд ч юм уу болохгүй байна. Яг нөтнөн гоё Wesley интертэй байхдаа хэрэгжүүлдэг байсан тэр товтлогооны олон сонголтууд байхгүй байна. Тэгээд энэ тоглолтод хожигдсноор 6-10 амжилттай 8 дугаар байрлал унчиж байгаа. 6-10 буюу одоо улиралтын цаатаа 11 тоглолт. Хэрвээ тэд хүснэгтээ эхний 5 руу орё гэж хүсэж байгаа бол сүүлийн 11 тоглолтод хамгийн багадаа 9 сойч хүрэх талбартай. За одоо ингэж байгаа байхгүй юу? Хитэн тоо бодол үзэлтэй тийм. Нэг баг 27 тоглоно. Нийт 10 баг 27 хэдэн хожил авах хэрэгтэй гэл ингээл гаргана штэ. Өнгөрсөн жил бол хасын хөлгүүд баг тасархаа явж байгаа сүултээ 6-5-4 ч үлээ дараалж хожигсаар бол 18-9 гэдэг амжилттай нэгээр гарсан тийм. Энэ жил бол тэхгүй. BCH магадгүй нэг 20-оос дээш хожилтой ч юм уу гараад ирнэ. Хасын хөлгүүд ч гэсэн магадгүй 20-оос дээш хожилтой гараад ирнэ. Тэгэхээр хоёр баг олон хожил аваад цөөх хожигдлохоор нөгөө дунд нь байгаа багууд чинь маш ойрхон одоо 14-өөс нэг 16 хожилтойгоор за 3-аас доош гарна. 6 дугаар байрын багууд ирэмблэгдэнэ. Их ойрхон зарим баг хоорондын хожил хожигдлоор шийдэгдэнэ. Тэгэхээр тэр 3-аас 6 дугаар байранд очихын тулд хамгийн багадаа за 3 бол одоо баг хэцүү. 3 бол эзэж очихгүй баг. За
эхний шатыг асуудалгүй давъя гэж байгаа бол 4-5 дээр л байх хэрэгтэй. За доогоор гарах юм бол нөгөө лигийн тэргүүлэгч нартай тоглолт нь маш хүнд. Эхний шатн дээр бол цул доогоор гарсан магтаал тоорохыг хүсэн шүү дээ. 4 юм уу 5-аар гарахын тулд одоо эдэнд 15 хожил хэрэгтэй багтаа. Тэгжиж 4 юм уу 5 руу гарна. Тэгэхээр сүүлийн 11 тоглолтоос 9-2 хийх хэрэгтэй. Энэ боломжгүй үзүүлэлт байхгүй. Шууд хэлэхэд бол энэ маш хэцүү даалгавар. Яг боломжтой гэхдээ хэцүү. Гэхдээ би яагаад боломжгүй гэж хэлэх гээд байна гэж. Энэ 11 тоглолтод чинь хүснэгтийг тэргүүлж байгаа багуудтай 2-2-2 тоглох 3 тоглолт. 3 багтай 2 тоглоно. Тэгэхээр чин энэ 6 тоглолтоос 4-2 хийгээд үлдсэн бүх тоглолтод бас хожих хэрэгтэй болчихж байгаа. Амар чанга даалгавар. Яг нь тооны ингээд юугаар харахад бол 11-ээс 11 ч хийж болно л тоо. Гэхдээ маш хэцүү. Тэгэхээр юу хэлэх гээд нөхөр метал бол хүснэгтийг нэг 7 юм уу 6 гарал дуусгах гэдэг. Тэгэхээр эхний шатанд одоо хүлгүүттэй ч юм уу, BCH-тэй ч юм уу. Эсвэл 3-аар гарч ирсэн багтай. Майнертай ч юм уу та. Алинтай тааруул өөрсдөө өвтөх юм бэ гэдгийг бас бодох байх. Одоо бүр нөгөө амар тоо бодно. Бүр амар их юм бодогдож байгаа хаа. Гэхдээ метал бол 6-7-оор гарсан ч гэсэн апсет үзүүлэх маш өндөр. Хамгийн өндөр чадвартай байхгүй. За тэгвэл бүр амар эрсдэлтэй талыг хэлчих үү? Бүр амар 9 рүү унах эрсдэлтэй байгаа. Бүр. Тэгээ одоо шүү дээ тий. Хүснэгтийг харуул хамгийн олон тоглолт хийсэн байгаа багч метал өөрөө. 16 тоглолт хийсэн. Үүний араас хэн өшгөөд ийн вэхээр мэдээч хэрэг шонхрууд явж байгаа. 4-8 4-9 лөө. Тэгэхээр шонхрууд баг тоглолт хийсэн. Магадгүй одоо 2 юм уу 3 дараалсан хожил хийвэл багада 2 дараалсан хожил хийвэл 8 дугаар байранд шонхрууд гараад ирнэ. Метал эсрэг. Метал эсрэг. Хөөе. Нэг бол плей-офф, нэг бол зүгээр унахын төлөө юм шүү дээ. Унахгүй төлөө. Ямар амар юм бэ? Тэгвэл амар эвгүй болцсон. Одоо яг сайн талаар нараа. Магадгүй сүүлийн тоглолтууд дээр 11 тоглолтоос 6-5 ч юм уу хийхэд плей-оффт байгаа л да. Гэхдээ доогууд 7-8 ч юм. Нөгөө талдаа одоо шонхрууд сүүлийн тоглолтууд нь болоод байна тийм. Монголиасын тоглолтууд ч гэсэн гоё болоод байна тийм. Монголиас энийг очив. Металлик очив шүү дээ. Сая тамжид ирсэн ихний тоглолт очив. 20 доноор очив. Инхээр тэр доор байгаа Монголиас ч гэсэн одоо яг 2-11 байна. Хожигдлын хар 11. Металлын хожигдлыг хар 10. Гүйцэх боломжтой байхгүй. Тоглолтын тоо цөөхөн баг. Тэгэхээр доор байгаа багтаа сая хожигддаг нь бас асуудал. Дараа нь тоглолтын тоо тэнцэх ч юм уу юм. Тэгэхээр металлын дараагийн нөхцөл байдлууд ингээд тааваршигын авраггүй хэцүү болчихж байгаа. Яг шудраг үннийг ярих юм бол эдэнд одоо доошооч унах эрсдэл бий, дээшээ гарах боломж ч бий. Гэхдээ маш хүнд. Аль нь одоо жингийн тугааг дарах вэ гэвэл 7-оор гарах ч юм уу 6-аар гарах нь хамгийн магадлал том шанс. Гол нь тэр доор байгаа багуудтай дахиж хожигдож болохгүй. Ялангуяа Монголиас шонхруудад дахиж хожигдож болохгүй. Тэгэхээр яг одоо байрлал ярьж байгаа энэ үдэг л асуулт сумаар байна. Хэрвээ өнөөдөр плей-офф эхлэвэл байрлалыг харах юм бол бишрэлт 8 дээр нэгт BCH Knights байгаа. Эхний шатны хамгийн өрсөлдөөнтэй гал гарсан тул. Хүлгүүд дархантайгаа тарах нэ. Omni Silink-тэй Apes Brothers гэсэн тулаанууд гарах нь. За мэдээж хэрэг наач эхний шатанд бол хамгийн гоё тоглолт юу болох вэ гэвэл BCH Metal л та. Ойлгомжтой. Metal ч 3 жил файналдцсан. Одоо бүрэлдэхүүн ч гэсэн өнгөрсөн жилээс нэг муу биш мөртлөө ягаад ингэ яваад байгааг нь бол ойлгохгүй л шүү дээ. Булгал гайхаад байна шүү дээ. Тамжидын нөлөө гарах бах. Сая зүгээр тамжид ч нөгөө хамгаалалт талдаа илүү их фокусж ажилладаг. Илүү их айлын тоглогч нарыг судалдаг. Хамгаалалт талдаа. Тийм учраас BCH 66 болцсон байж магадгүй. Тэгэхээр энэ тоглолт их гоё тоглолт байх. Цуврал яг аим шигтээр өрсөлдөө 7 тоглолт гарах цуврал би шууд Omni Эрдэнэт Miners юу ярих гэж хэлнэ. Silink бодон соёрыг гэж хэлнэ. 7 тоглолт гарах хүртлээ үзнэ гэвэл. За би Apes Brothers 2 бас нэлээд үзээтэй гэж бодож байгаа. Brothers Apes 2. Тий. Одоо ер нь нэлээд үзээтэй. Apes Brothers 2-ын тоглолтын темп тардаг. Хойлоо хурдан, хойлоо шиддэг. Анаанд оролтдог. Одоо нэг л том ялгаа гарч магадгүй дүлгөөн баг. Дүлгөөнийг яг хязгаарлахаас шалтгааллах баг.
Дүлгөөний хязгаарлах хүнтэй болчих юм бол ер нь бол тоглолтын тайп адилхан шүү. Би одоо гэж хэлэхдээ би Космосыг байхгүйгээр бодож хэлсэн шүү. Тэгээс Одоогороо л үсттэй. тийм шүү дээ одоо. Одоогороо л гэвэл бас хэрвээ гэсэн шүү дээ бас. Тэгээс Маккензи Муур гоё бэртлэгөө тогломоор байна тий. Нэг гоё тэгээд гоё төвтэй болмоор байна тий. одоо гэхээр чи Эбс тэгэхэр чинь бас юу юм шүү. Яг нөгөө нэг Тийм шүү дээ. гадаа тоглогчоо бас дараагийн тоглогчоо сонгож амжаагүй Томс Робинсон гэртлээс эргэж иргүүгээд Эбс бол хохиролтой юмнууд Хэрвээ шүү. Хэрвээ гэвэл тий. Яг Эвс одоо 2 импорт нь бол тулцсан 2 ирэхгүй. Одоо ягаад тэгэхээр дахиж сольж чадахгүй юм чи. Нилээс асуудал. Тийм бас дээрс яг одоо гэвэл хүлгүүд United 2 ч гэсэн үзсэн шүү. Тийм дархан юу шүү. Дархан бас л Дарахаа эвгүй юу гэдэгтээ хөлгүүд амар тий. Гэхдээ яг нөгөө хүлгүүдийг 7 тоглолтод хожно гэдэг бол хэцүү л тий. 4 Тэр хожно. системийн 1 2 хож гэвэл дархан бол хожчих واخ. 4 хожно гэдэг чинь чангал та. Хүлгүүд гэснээс өнгөрсөн 7 хоногт бас хүлгүүд маань ESL-ийн тоглолтоо хийсэн. Тэгээд гэхдээ тэр тоглолт ёстой нөгөө монголчуудын уур бухимдлыг барсан тоглолт байл тий. Тоглолт гэхээс илүүгээр тоглолтын дээр гарсан тэр үйлдэлүүд. Яаж яхад Солонгост болсон тоглолт юм чинь Солонгосын Сакерстэй шүү дээ, Секерстэй тоглосон. Манай монголчууд ямар их гоё очиж үзсэн бэ те. Би бас цуг үтлээ. Зурагтаараа. Цуг үслэг нэлээс одоос шүү гэж. Одооноос те. Тэгээд эхнээсээ бол гоё монголчуудын дэмжлэг дор ингээд гоё тоглогч ямар гоё. Тэгээд хамгийн гайхалтай зүйл нь гэвэл Монгол Улсын гавь төмөрчин Батүршний бэлтгэн гэдэг тоглогч байна. Үнэхээр тэр хүн Солонгосоос Монголд ирээд гэдэг байхгүй те. Дээдлэх тоглож буцаад нэг нутагтаа очиж тоглож байгаа гэж одоо хэлэх гэж байна те. Нөгөө нэг Сагсан момгийн бас том хөгжилд оруулсан нутгаас очиж дивжин дээрээ дахиж очиж тоглоод өөрийгөө тэр олон жилийн дараа баталгаагүй шүү би байгаа шүү гэдгээ мэдрүүлсэн гайхалтай тоглолт үзүүлээ те. 2006 онд л Солонгост байсан санагдаад. Тэгэхээр ч одоо 19 жилийн дараа. Гой солонгосоор яриа. Тэгээд Томиг 30 нэмэх оноо авч байгааг харах сайхан байлаа. Ялангуяа олон улсын тавцанд те. Цөөхөн минут тоглосон. 20 өрхгүй минут тоглолоо да. Тэгээд ганцаараа бараг шахуу талбай дээр нэмэх байсан. Баг нь 10 оноогоор хожигдсон. Гэхдээ талбай дээр Томиг байхад нэмэхтэй байсан. Тэгээд цөөхөн минут тоглосон. Яагаад те тоглолт нь болж байгаа. Тоглож болоогүй махтаа гэж харамссан. Дахиач тоглох нөөц байсан байх. За энэ тоглолт уг нь маш чухал тоглолт байсан. Хасын үлгүүд сая 2 удаа аялан тоглолт хийчлээ. 3-ыг амжилттай өснөгтийг тэргүүлж явсан. Аль нэгийг хоцсон тохиолдолд хэсгээсээ нэгээр гарах нь бараг тодорхой болох байсан. Ойлгомжтой болчих байсан баг. Гэтэл хоёулын дээр нь хожигдсноороо өснөгтийн байрлал амар хэцүүлсэн. Одоо 3-1 амжилттай нэг баг дээр нь байгаа. Өөрөөсөө 3-2 амжилттай 2-т байгаа бол 3-т байгаа Альварк Токио баг 1-1 амжилттай байгаа. 1-1 амжилттай буюу дахиад 4 тоглолт байгаа. Тэр 4 тоглолтын 3-т нь хожиход илүү болно. Бүр ялангуяа хас үлгүүдтэй Монгол тоглоно. Тэгэхээр одоо хас үлгүүдийн ECL-ийн Station Super League аялал бол хүнд болчлоо. Маш гоё 3-ыг гэж ихсэн бол одоо хүнд болцсон. Сүүлийн тоглолтод Альварк Токиод хожигдох юм бол хэсгээс гарахгүй магадaltaй болох. Тэгээ онооны зөрүү бас их чухал болчиход байна. Сая 15 оноор хожигдчихлаа л да манай. Тийм. Нөгөө өмнө ярьжсэн те. Энэ хууль флекерс шүү дээ. Хууль флекерс гэдэг. Секерс. Хүмүүс тэгээ бичээд илээ sorry. Энэ багтаа ч нөгөө хоорондын тоглолт хамааралтай. Тэгэхээр 1-1 болчихлоо. Өсгөөгийн илтгэр 15-14. Тэгэхээр нэг оноо нөгөө нэг Гуам л бодогдох юм балаа. Гуам шиг л яг нэг ийм онооны гэпэнд орчиж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо Монголд хийх 2 сарын 9-нд билүү дээ. 2 сар 2 сард аваа. 2 сар. За 2 сард хийх тоглолт бол нутагтаа аавна. Тэгэхээр энэ зүүн өмнөд Азийн буюу Зүүн Азийн хамгийн том лигт анх удаага орж байгаа Power Rank-ийг тэргүүлж 3-ыг болж ихний 3 зэвсгийнхаа багуудыг бүгдийг хоцсон Асын үлгүүд багаас жинк тултал нь энд бүр тэр японочдыг эрэхтэнтэй бүр байхгүй болтол нь дэмжмээр байна. Тэр тоглолт бүр амар чухал болчихж байгаа байхгүй одоо. Хожигдуул хэсгээс гарах эрсдэлтэй. Тэгэхээр энд ч нэг сэтгэл зүй гэж нэг юм бас байгаад байна шүү дээ. Ийм эрсдэлтэй тоглолтын дээр ч хүмүүс ч бас цордог тоглогч байгаа. Болохоо болчихдог тоглогч байгаа байх. Тэгэхээр бүгд айгуу гоё дэмжиж өгөх хэрэгтэй болчиход. Бүр тэр ордныг бүр ингээ бүүл тий. Нураа. Уурыг яаж яалаа тэрэн шиг л те. Тэгвэл Альварк Токио Франк Каминскиг багтаа нэгтгэсэн байна. Зээ гайчаар нь. Энэ би энэ драфтын 1-р тойрогоор сонгогдчихсан тоглогч те. Тэгээ залуухан шүү дээ 93 илүү 4 оног шүү дээ. Энэ юу яа сэлэг бодос түр зээлнэ гэж байх уу? Залуухан шүү дээ.
Кассатор зээлнэ. Кассас ч одоо бид нар хэдэн оны хүн яриад байгаа. 80 90 оны хүн яриад байна шүү дээ. Тэгээ Кассасаас одоо баг айгаад байгаа. Тэгэхэд Камински чи 2 м 13 өндөртэй. Төвийн байрал дээр тоглолдог тий. Дөрөв дээр тоглож тоглолдог. шийддэг. Тэгээд 93 оных буюу одоо 32 түүний тухай яриад байна. Көгшин биш юм чи. Тэгээ энэ бид 4 илрэл тоглолцсон. Тэ. Дөрөвч чих. Оо биш. Юу 2023 онтол тоглолцсон. Тэгээ 15 оны чинь драфт тоглолцсон. Одоо манай энэ фэнтези сонирхдаг, яг фэнтези сонирхдаг хүн болгон мэдчихэж байгаа. Каминскийг фэнтезигийнхаа багт авдаг байсан хүн байхгүй юм чи. Дабл асуудалгүй үйждэг байсан. Шидэн. Юу одоо стайвер. Живлээ. Юунд тоглож илаа? Шарлотттой байсан. Шарлот Шарлотт Хьюстон байсан тий бас. Дэнерт байсан. За худлаа яриад яах вэ? Шарл би хэлжээ л да. За 15 оны 9 сонгогдсон юм аа нэгдүгээр дээр. Тэгээд Шарлоттод 4 үлрэл тоглолоо. Тэгээд тэрний дараа Феникст очсон. Саанст байсан. Карьерийн хамгийн оргил хоёр баг яг энэ хоёр байхгүй. Яг энэ хоёр багтаа оргил тоглолт улирлууд дээр 10 11 оноо Эмбид дундчлна гэдэг бол 13 хамгийн топ скорер нь 12.4 байсан санагдаж байна. Самбар нь 5.8 ч лөө. Тийм байсан. Тэгээд яг тэрэн дээр нөгөө Каминскиг авангуут л бүр гайхчихад. За одоо манай Монголын топ баг. Үнэхээр хасвилгүйтэй марахгүй бах. Топ гэж хэлчихье. 2 удаагийн аварга BCL-ийн хүрэл медальт үнэхээр топ номер 1. Энэ жил өөр багууд төрүүлчих тэгвэл өөр юм бодё тий. Тэгэхээр манай топ баг тэгээд менежментийн төвшөнд 21 жил үйл ажиллагаа явуулсан. Одоо ч гойж байна. Бүгдийн тавиад аимшигтай нэг импорт авчих. Тэ? Ирэх байгаа шүү дээ. Хөөе тэгдэг. Наба бодонсэ гоё Монголын төлөө Монголын сагсл гэдэг юм чи Монголынхон төлөө Казанс өгч. Зээл өргөч тий. Казанс чинь тийм юу аналист хийгээд бүр подкаст хийгээд яваад байгаа юм шүү дээ. Бараг Монгол ирэх юм уу ер нь? Ирнэсээ гэрээ. Сая юуны тоглолт MB Cup-ын тоглолт үзсэн явчихлаа шүү дээ. Тэг гэрээтэй явж. Капстас гэдэг тоххой нэг ярьж байгаа. Одоо зөвхөн нэг л хүсэлтэл байгаад байна л да. Магадгүй хасын үлгүүд бол менежментийнхаа яваар ботцсон явж байгаа. Одоо энэ ямар чухал тоглолт вүлээ те. Энэ хүртэл явчаад цаашаа явахыг бол биднээс илүү хүсэж байгаа. Тэгэхээр хэнийг авах бол ямар тоглогч авчих. Ямар тоглогч систем хэлдэггүй шүү дээ. Ямар ч барах цаал. Биш. Тэгээд тэр тоглогч нь хүлгүүттэй дээд лигт бүр оролцвол яах вэ? Гэхдээ яг л нөгөө хин шиг л ахгүй да. Чимэн гаш. Тэгээд энэ East Asian Super League-ийн хүрээнд нэг харамсалтай мэдээ гарсан нөгөө Солго Копи гэдэг бидний амар сайн. Рондо Холлс Жефферсон ахилаа тасралтах. Одоо дахиад тоглохгүй болсон. Гэхдээ баг нь 3-2 амжилттай өснөгтэй тэргүүл явчихлаа. Одоо манайх хэсгээс хэрэг гарчвал бас л цаана том амар байгаа түлээж л байгаа да. Би өмнөх дугаар дээр хэлжсэн шүү дээ. Ер нь бол өнөөдрийн сайн тоглож гисэн харуулж илээ. Ер нь хөлгүүдийн хамгаалалт товтлохойг аягүй сайн судалсан мэдчихилээ. Тоглогч нарын тоглолтыг одоо тэр хашиж байгаа хориглож байгаа тоглолтууд бол үнэхээр бас Секерсвог сайн хийлээ гэж харсан. Тий. Ер нь олон улсын тоглолтод манай Азааг ер нь их дээрлэх юм а тий. Ой ямар төвхтэй юм бэ тий. Зодчих гоо. Тий зодчих гоо. Тэгээ өөрөө яаж яхад нь байрал нь яг тийм бол. Байрал нь тийм юм тэгээд хүчээр дигдэм үү Азаач угаасаа яг л тэр хүмүүс нүдэнд өртөө тоглож шин яаж ч мөн байгаа юм тий. Ой Секерсийнхаа одоо Лекерс гэх юм уу Секерс гэх юм уу. Хурж наа хүн чин дэлхийн аваргын такондогоор дэлхийн аваргын 5 дугаар ирэн шагналтай шүү. Зүгээр талбай дээр тавилга болгосон ш. Эвгүй шүү дээ. Нэг хөлөнд нүртөө тий. Биднийг үзэж байгаад баярлаа гэдэг. Ер нь ингээд олон улсын тоглолтуудад Монгол ирсэн тоглолтууд чинь ингээд харахад тий. Одоо эн чинь ер нь бол камерт харагдахгүй өнцгтэр ямар олон зүйл болж байгаа. Олон улсын тоглолтууд мэдэн штэ Азаа дээр ямар контакт ирдэг. Бас Азаагаас жоо өрөвдлөө нэрээ тоглож. Тэр том хөгшин амар гаруудтай тэгэл тийм алдцаал тэр бие мийн ингээл зүр ингээл улаан ялга ингээд. Тэр гэхдээ ямар хийж байгаа гараа тий. Буруу юм хийсэн ч гэж бодохгүй тэгэл энийгээ явж идэг. Тэр Филиппин тоглож байсан уу? Ямар ч солонгос биш байсан. Биш байсан. Филиппин байсан. Филиппин байсан баг тий. Бүр инээгээд инээж минийгээд алдаа авч сууж мууснаа тий. Тэр мэдээж бас л нөгөө талбай дээр байдаг л үйлдэлүүд энийг штэ ер нь. Ер нь бол байх нь байна. Ер нь загсан байна. Яг нь энэ үйл явдлыг нөгөө талаар нь сайнаар нь харах юм бол Азаа ямар сайн найзтай юм бэ? Тэ. Барсагийн ер нь Азааг хамгаалж байгаа үйлдэлүүд бол гоё. Тэр Скотти уурдаас очиж мочдөг тий. Тэр чинь бүр айл нөгөө Японд тоглолдог биш хятадтай манайх нөгөө талбай дээр юун дээр ягтал харагдсан шүү дээ. Хятадтай одоо нөгөө юунд орсон байгаа? MB-д орсон байгаа. Муудсан чинь хин Барса очиж түлхтгүү. Тий. Тэгээ техник авдаг. Техник авдаг. Ер нь талбай дээр бол Барса ер нь баг нэг мөрнө тэр тусмаа Азааг бол амар. Тэгэхээр багийн уур амьсгал хоорондын найз нөхөрлөл айгуу гоё харагдчихлээ. Тэгэхээр хожлоо шүү. Nice. Хэнийг авах вэ гэдэг дээр л бодоод бүр
яг тэр Каминскиг авснаас хойш боц. Зүгээр одоо ч гэсэн бодоод байгаа гэсэн зүйлүүд хэнийг авах бол юу авах бол ямар Гэтэ манай Ольгийн бас олон улсад авсан сайн тоглолт шүү дээ. Тий. Би бас өөрийгөө харуулдаг тий. амар гоё 3-8-аар авч байгаа л Сая гэхдээ яг энэ Секерстэй тоглосон тоглолтын манай багийн хожигдлын шилтгаан бас л алсан шидэлж штэ. шийдэлт Болоо болоогүй. унаагүй штэ. Үгүй. Тэгээд шидээд байх юм аа. Шиддэг баг энэ чи шидэхгүй яах юм. Үгүй тэгээд болохгүй байгаа шидэлтийг бүрстэ. Үгүй, чи бодлоо. шидэх юм аа. Ийм л яриад байдаг үстэй. Цэвэр шидэгч, цусны шидэгч гэж хэнийг хэлдэг вэ? 7 алдчаар шийдвэрлэх 8 дахь шийдэлтийг хийгээл оруулдаг хүнийг цэвэр шидэгч гэдэг байгаа үстэй. Тэгэхээр 8 дахь хийх гэж шидэж байгаа шүү дээ. Чи ядад бодоод их юмс. Тэгээ нөгөө баг нь яаж хурдан тоглохоор 2 оноогоо ингээл батараад үчидэг. Аа. Тэгээ яалт ч нөгөө 15 оны зөрүүгээр хожих хэвээр. 15 болон түүнээс дэше. Тэгэл тэр оноонтой хүрчил. Тэгээд би тэр онооныхоо доор дотор орчихсон нэг 10 он дотор орчихсоо л гэж дотор бодоод байлаа. За. Энэ удаагийн дугаар инхэн өндөрлөлөө л тэ хэдүүлээ. Тэгээд эх дугаар дээр хэдүүлээ. Энэ оноо 25 оноо дүгнсэн. Тусгай дугаараа. Манай шинэ жилийн дугаар. Тий, шинэ жилийн дугаараа хүрэх байгаа шүү. Хүмүүс маань бас гоё бичээрэй те. Энэ 25 онд магадгүй ямар гоё үйл явдлуудыг илүү задлж ярил сонирхолтой байх уу те. Аа. Одоо сүүлээс нь мушкал юу инх оргилийн юу Тулаан тэр 6 сарын 24-ний Монголцын талбайд үргэсэн тоглолтууд гэл зөндөө гой гой үйл явдлууд болж өнгөрлөө энэ жил явах. Тэ манай баярын дугаараар тэгээд өсгөө дуулж мөнөө бүжгэлнэ. Би хөтлөе Дэлхийн явуулнаа. аврагын мөнгө. Ер нь бид нар энэ Монголдо болсон те. Бүх үйл явдал дээр ер нь хамт байсан байна. Одоо эргээд бодох нь. За тэр талбайд дээр бол шинэ үүрээр манай Ирмөнээс сурвалжлаа явж байсан бол ер нь бид нар талбайд дээр амьдэрсэн юм шүү дээ. 3 дээр дараа нь амьдэрсэн. Тэгээд Монгол тэгэл Марафон гээл. тий марафон гэл ер нь бүхэл спортынхоо гоё үйл явдалтай өнгөрсөн энэ 25 он болж дууссан шин. Тэрийг наадгаа баярын дугаар дээр юу баярын дугаар дээр Дараагийн дугаар дээр хэлээ. нөгөө бараг дүгнээ дуусгач юу баярын үг хэлээд хундууны үг хэлээд дуусгач юу явцаа. Харин оноо дуусгач. гоё сануулах үйл явдлыг сануулаарай. Яг зөв тэгээ. Эх дугаар дээр бид бүхэн та бүхэнд шинэ дугаар шинэ жилийн тусгай дугаараа хүрэх болно. Тэгээ энэ дугаарыг өндөрлөж байна. Тэгээ хамт байсан та хэдтэй бас баярлалаа. Баярлаа. Баяртай. See you.